Сайн бацгаана уу? Та бүхэн Дэлко цэгмэн дээр хэрхэн захиалга үүсгэх тухай зааврыг танилцуулъя. За та хамгийн түрүүлж сэтгэлтэй утсан дугаараараа нэвтэрж орох хэрэгтэй бөгөөд үүний дараагаар захиалга нэмэгдсэн товчлуурыг дарж эхэлнэ. За та энд хамгийн түрүүлж худалдан авахчийн утасны дугаар болон аягийн мэдээллийг оруулж өгөх хэрэгтэй. Энэ жишээний хүрээнд талаад өгье. За үүний дараагаар та хүргэлтэнд өгөх барааныхаа мэдээллийг оруулж өгөх хэрэгтэй. Ингэхдээ ачаанд бараа нэмэх гэж дараад хамгийн түрүүлж барааныхаа нэр, ширхэг болон үнийг оруулж өгөх хэрэгтэй. За ингэснийхээ дараагаар хадгалах товчлуур дараад ингээд доошоо гүйлгээд харангуут төлбөр гэсэн хэсэгт нийт төлбөр нь бодогдоод ороод ирнэ. За та энд хэрвээ худалдаа авахчаас хүргэлтийн төлбөр авах бол энд, нэмэлт төлбөр авах бол энд, төлсөн төлбөрийг нь бүртгэх бол энэ тус хэсэгт оруулж өгөөрэй. Манай жолооч аяг дээр очсон дараагаар худалдаа авахчаас үлдэгдэл дээрх үнийн дүнг авах юм шүү. За та доошоо гүйлгээд харангууд татаа авалт хийх өдөр болон цаг, хөрвүүлт хийх өдөр болон цагийг тохируулж өгөх хэрэгтэй. За энд хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй бөгөөд эхнийх нь болохоор татаа авалт тус хэрвээ өдрийнхөө 12 цагаас өмнө хийгдэх буюу энэ жишээний хүрээнд 9-с 11 цагийн хооронд хийгдэх бол бидэнд өмнөх өдөр нь мэдэгдэх хэрэгтэй. Тэгээд хөрвүүлт эхлэх хугацаа болон татан авалт дуусах хугацаа нэг хугацаанд байж болохгүй шүү. Хэрвээ тэгсэн тохиолдолд таны захиалга буруу үсгэх магадлалтай гэдгийг та анхаараарай. За хамгийн сүүлд та хэрвээ нэг болон түүнээс дээш татан авалтын байршилтай бол энэ тохируулж өгөөрэй. Одоогоор бол миний жишээнд нэг байгаа учраас сонгоод захиалга хадгалах гэдгийг дарсан дараагаар таны захиалга амжилттай үснэ. Танд анхаарал тавьсан танд баярлалаа.